эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсийн чадварын ялгаа гэдэг нь тэдний оюуны хөгжил, сэтгэл зүйн онцлог, харилцаа, сурах юм маяг, асуудал шийдвэрлэх арга, хөдөлгөөний хөгжил, нийгмийн сэтгэл хөдлөлийн чадвар зэргээр ялгардаг байдал юм а. Энэ ялгаа нь биологийн хүчин зүйлс, тархины бүтэц, даавар, нийгмийн дүршил, үүнд соёл хүмүүжил, хувь хүний туршлага зэрэг хүчин зүйлээс хамааран илэрдэг. Нийгмийн амьдралд байдаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн чадварын ялгааны тухай байдаг ойлголт нь хэр зэрэг бодиттой вэ? Эрэгтэй эмэгтэй хүмүүс эргэн тойрноо хэрхэн хүлээж авдаг вэ? Тэдний хэнд нь өвгөн орон зайн, математикийн чадвар өндөр вэ? Эдгээр наад захын асуултуудад хариуцсан олон тооны судалгаа байдаг. Эдгээр судалгаануудаас нэгтгэн авсан дундаж ойлголтыг нэгтгэн харуулах юм бол гэхдээ олон тооны судалгаанд эрэгтэй эмэгтэй хүний авьяасын тухай хэн нь илүү дутуу болох тухай авч үзэх нь зохимжгүй гэж үздэг. Хүйсийн асуудлыг авч үзсэн их зохиолуудад эрэгтэй эмэгтэй хувийн онцлогт илрэх ялгаа байхгүй гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэ энэ асуудалд аль хандлагын үүднээс хандсан бэ гэдэг нь чухал. Биологийн эсвэл нийгмийн, тиймээс энэ нь итгэхэд бэрх зүйл гэж хэлж болно. Хүйсийн үүргийг авч үзэхэд л нийгэмшил маш чухал нөлөөтэй. Олон шинжээр илрэх хүйсийн адилтгалыг үгүйсэхийн аргагүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ялгаатай үүрэгт суралцсанаар үүсгэн, дадал, хэвшил, бие хүний чиглэлийг тодорхойлж байдаг. Нийгмийн идэвхээр охид хөвгүүд практикт бараг адил. Тэдний үйл ажиллагааны хүрээ өөр байдаг. Хөвгүүдийн дунд илүү экстравертууд, охидын дунд илүү интровертууд байдаг. Эрэгтэйчүүд өөрийн үнэлгээндээ бусдын санаа бодлоос хамааралгүй. Харин эмэгтэйчүүд тэдний хийсэн зүйлийг эргэн тойрны хүмүүс хэрхэн үнэлэх нь их чухал байдаг байна. Эрэгтэй хүний сэтгэхүйн хэв маяг нь хийсвэр ойлголтод толгуурлана. Харин эмэгтэй хүнийх хүмүүсийн хандлага нь өөрт ойр зүйлд баримжаална. Эмэгтэйчүүд нуугдмал санаа, мэдрэмжийн хэлбэр зэрэгт бодит үйлдэлээс илүү анхаарал хандуулдаг. Эрэгтэйчүүд болохоор хууралт, худал хоёрыг холбон ихэвчлэн үйлдэлийг говьлон ойлгож байдаг. За, суралцагчдын ялгаатай хэрэгцээ, суралцах хэв маяг, соёлын ялгаа. За, соёлын ялгаа гэдэг нь угсаатны зүйн судалгаа нь соёлын ялгааг тодорхойлох чухал арга хэрэгсэл болдог. Угсаатны бүлэг гэж нийтлэг түүх, уламжлал, хэл, нутаг дэвсгэр, соёлын өв үзэл хандлагаар нэгдсэн тодорхой бүлэг хүмүүсийг нэрлэнэ. Эдгээр бүлгийн зан үйлийг ажигласнаар аль зан төлөвийн соёлын нөлөөнд орж өөрчлөгдөж байгааг, мөн аль нь хувь хүнд докторгүй илэрч буйг ялгаж тодорхойлох боломжтой. Ийм ажиглалт нь судлаачийн шинжлэх ухааны хандлага үзэл баримтал дээр суурилсан байдаг. Маргарет Мидийн Самоа арал дээр хийсэн соёлын харилцуулсан судалгаа нь өсвөр насны хүүхдийн талаарх уламжлалт ойлголтыг эргэн харахад хүргэсэн. Тэрээр хүний сэтгэл хөдлөлийн хүчтэй илэрхийлэл нь физиологийн идэвхтэй процессыг өдөөдөг бөгөөд энэ нь бүх соёлд нийтлэг шинж гэж үзсэн. Түүний судалгаагаар Самоагийн эцэг эхчүүд хүүхдийг хүмүүжүүлэхдээ Америкийн уламжлалт арга барилаас эрс ялгаатай ханддаг нь тогтоогдсон. Тухайлбал хүүхдүүдтэйгээ зөрчилдөхөөс зайлсхийж, альва зүйлийг тулгахын оронд хамт тоглож хүлээцтэй байхыг эрхмэлдэг. Ийм харилцаа нь эцэг эх хүүхдийн хооронд сэтгэл хөдлөлийн дарамт зөрчилдөөн үүсгэхээс сэргийлдэг байна. Хэдийгээр хязгаар дүрм журам байсаар байдаг ч тэдгээр нь эцэг эхийн хувь хүний шийдвэр бос тухайн соёлын уламжлалаас үүдэлтэйгээр тогтдог. Ийм нөхцөлд зөрчил, докторгүй сэтгэл хөдлөл, шийтгэл, доромжлол, дайсагнал зэргийн илрэл маш ховор ажиглагддаг. Энэхүү судалгаа нь Маргарет Мидийг хүний зан төлөв соёлоос хичнээн хамааралтай бэ. Бие махбодын хууль, биологийн хүчин зүйлтэй хэрхэн уялдаатай вэ гэсэн шинэ асуулт тавихад хүргэсэн. Иймд судалгаанууд нь сэтгэл судлалын, соёлын детерминизм хэмээх онолын үндэс болсон. Энэхүү үзэл баримтлалаар хүний сонголт зан төлөв нь тухайн соёлд хамаарч соёлын хүрээнд тухамсарлагдсан төлөвшдөг гэж үздэг. Америкийн судлаач Руд Бенедикт өөрийн соёлын загвар бүтээлдээ хүүхэд өсөх явцдаа өөрийн соёлын хэм хэмжээ, хүлээлтийг өөртөө шингээж авдаг бөгөөд тэдгээр нь түүний амьдралын чиг хандлагыг тодорхойлдог гэж тэмдэглэсэн байдаг. Энэхүү соёлын нөлөө хүүхэд 5 нас хүрэх үед бүрэн үйлчилж эхэлдэг. Хүүхэд соёлын хэм хэмжээ дасан зохицох явцад бие даан орших, өөрийгөө илэрхийлэх эрмэлзэл нь уур бухимдал, сөрөг мэдрэмжээ илэрхийлэх нь түгээмэл. Учир нь хүүхэд энэ үед соёлын төлөөлөгч болох үүргийг гүйцэтгэж эхэлдэг. Харин энэ үйл явц нь эцэг эх болон хүүхдийн хооронд эерэг сэтгэл хөдлөлийн харилцааг бүрдүүлэх үндэс болдог.